Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Нэгдүгээр сая телевизээс бэлтгэн хүргэдэг хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Хүн чанар нэвтрүүлгийнхаа эрхэм зорилгын дагуу хин тэгнийгээ баярлуулж хингэндээ сэтгэлийн дэм хайрлахаар өнөөдөр маш хүндтэй хоёр зочныг урьсан байгаа. Манай хоёр зочны маань хувьд гэвэл бүгд найрамдах Солонгос улсад олон жил одоо ажиллаж амьдраад энэ сайхан Монгол их орондоо хүрэлцэн ирж одоо ээжээ аавынхаа үргэлжил болсон олон сайхан ах トゥ утэйгээ уулзахаар бас ирсэн байгаа гэсэн хэдий ч өнөөдөр тэртех одоо 48 жилийн дараа энэ одоо аавынхаа дүүтэй уулзах гэж хоёр маань одоо хайгаад ийм одоо сайхан тэр хүн чанарыг хүний тэр дотоод мөн чанарыг харуулсан ийм гэгэн одоо зүйлийг сонсохдоо бид бүхэн баяртай байдаг. Нэвтрүүлгээрээ бид эрхэм үзэгчтэй Монголынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн гэгэн сайхан түүхийг үлдээдэг. Яг энэ цаг мөчид ийм сайхан түүхийг үлдээх гэж байгаадаа бид бүхэн туйлын таатай байна. Тэгээ өнөөдөр одоо 48 жилийн дараа уулзах байгаа аавынхаа дүү бүр шүн найргүй өглөө бүр унтахгүй хүлээж байгаа хоёрын сэтгэлийг сонсцсон. Эрхэм үзэгчтэй бас өнөөдөр өөртөө танилцуулаад бас халуун мэдлэгээ өргөхгүй юу гэж хүсэж байна. Сайн байна уу? Үзэгч та бүхэндээ баярлалаа. Наа гаан ууя гэдэг. Би одоо олон жилийн дараа 48 жилийн дараа аавынхаа төрсөн аавынхаа дүүтэй уулзах гэж өнөөдөр ирчээд хүлээж байна. Сэтгэл маш их догдолж байна өнөөдөр. Тэгээд ер нь хэлэх үг олдохгүй байна да. Маш их баярлж байна. Одоо аавынхаа дүүг орж харах гэж байгаа учраас их яарч байна. Ерөөсөө харж байгаагүй юу? Тийм анх удаа л харж байгаа. Өнөөдөр анх удаа л харах гэж ирж байна. Хайртай ээжээ нас та эддээ хэлсэн. Тийм ээж маань хэлж өгсөн. Тэгээд одоо уулзахаар ирсэндээ маш их догдолж байна. За та бүхэндээ баярлалаа. Бартаад замыг туулахдаа ихэлгүй сайхан сэтгэлээ бибинэ түшиж амьдрий. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын эрхэм хүндтэй зочдоор Хөвсгөл аймаг Цагаан улсмын харьяа Нямдорч хаан гэр бүл өргөдөн оролцлоо. Хүмүүн бид насан туршдаа өөрийн ах дүүс хамаатан садан төрүүлж өсгсөн ижээ аавыгаа хайрлан хамгаалж дурсан санагалзаж ирсэн түүхтэй. Нас нэмж ухаан дэлхийн хэрээр нэвтрүүлгийн зочин ганх хоёг маань 48 жилийн дараа ав гахтайгаа уулзсан торгон мөчийг хүн чанар нэвтрүүлгийн баг хамт олон үзэгч та бүхэнтэйгээ хуваалцахыг зорьсон юм аа. Зүрлэшгүй сайхан сэтгэлээнд хүн хүнээ хайрлаж амьдрий. Хүн чанараа дэвж явъя. Хүн хүнээ хайрлаж амьдрий. Хүн чанараа дэвж явъя. За нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээрэн хүн чанар нэвтрүүлэг үргэлж хинэгнийг баярлуулж сэтгэлийн дэм хайрлаж түүх үлдээдэг энэ сайхан баярт мөчийг ухаалцахгүй байхын аргагүй Монгол улсынхаа өнцөг булан бүртсэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгч та бүхэнд одоо маш их сонирхолтой бөгөөд хүн чанарын дээд болсон Монгол хүний цусан дэнд байдаг ийм сайхан ариун түүхийг үлдээх гэж байгаадаа туйлын баяртай байна. Нэвтрүүлгийн хүндэт очтын маань одоо 48 жилийн дараа ирж хайж сургалж олсон хайртай одоо аавынх нь дүү Нямдар жахынтай хүрэлцэн ирээд байна. Нямдар жахын маань хойд гэвэл Хөвсгөл аймгийн Цагаан улсмын харьяат насаараа бас энэ нүдний одоо шил болон эмчийн мэрэгжил гээд олон сайхан зүйлийг эмнэлгийн мэрэгжлийг бас хашиж ирсэн юм гавьяатай хүн байгаа. Тэгээ мэдээж та хоёр маань бас уулзаагүй утсан энэ одоо догтлол бол маш их байсан. Өглөө найр хөрөхгүй шүнжэнгөө бас найргүй хансан сорогтой байсан манай Нямдарч ахын маань хойд. Тэгэхээр Нямдарч ах маань сэтгэлээ хуваалцаад үзэгчтэй болон одоо зорж ирсэн 48 жилийн дараа хайж ирсэн энэ сайхан одоо үр хүүхдүүдийг хараад сэтгэл мэдээж догдолж байгаа гэж бодож байна. Миний хайртай Бүрүдрэж 1970 онд Хөвсгөл мөрөн 10 жилийн сургуулийг 1970 онд төгсөөд улсын багшийн дээд сургуулийн Орос хэлний хөөс хүртэл суралцаад за энэ ингээд манай аав тэр ярьдаг байсан за манай хөөхтөд Улаанбаатар хотод нэг хүүхэдтэй болсон сураг байна гэдэг. Тэгээд уулз маш хүсдэг байсан. 48 жилийн дараа
уулзтыг байна. Дүүтэйг Зодон инженер хай зүрлэшгүй сайхан сэтгэлээнд хүн хүнээ хайрлаж амьдрий хүн чанараа дэвж явъя хүн хүнээ хайрлаж амьдрий Би бас ингээд аавынхаа дүүтэй уулзна гэж бодоогүй явж байгаад өнөөдөр уулзсан. Маш их сэтгэл хөдлөж байна. Маш сайхан өдөр байна өнөөдөр. Баярлалаа та бүхэндээ. Баярын нулимс баг тийм ээ. Тийм. Баярлалаа одоо хэлэх чуг болдохгүй байна. Баярлалаа та бүхэндээ. Би хантайгаа бас жоохон 19-20 таа бит хоёр одоо уулзаад гэр бүл болж исэн. Тэгээд удалгүй 26-7 настай Солонгост яваад Солонгост ер нь 20 жил болоод ирсэн. Манай хань болохоор 20 настай байхдаа эмээн хэлжсэн гэсэн аав нь өөр хүн байдаг юм аа. Тэрнээс өмнө бол өөр аав байдаг гэж ерөөсөн мэддэггүй. Тэр өөрийнхөө чойдсон гэдэг аавыгаа л өөрийнхөө аав байсан аав гэж боддог байсан л да. Тэр аав нь бас залуугаар өнгөрсөн 37 таа. Тэгээд эмээн өнгөрөхдөө аав нь өөр хүн байдаг шүү. Аавынхаа ах дүүнэр нь байвал байх хэвээр олж уулзаарай гэж хэлжсэн юм байлээ. Тэгээ манай болохоор одоо нэгэн төлөө өнгөрчихсөн би одоо олж уулзаач яах ч үлээ гэж бодоод би бол дотроо ямар ч лээсэн ах дүүнэртэй олж уулзуулчмаар санагдаад байдаг. Тийм. Өөрийнхөө аавыг яг ямар хүн байсныг ядаж мэдээд аваг ах дүүнэрийн танаас танилцаад аваг аавыгаа бас залуудаа ямар хүн байсан тэр талаар нь бас мэдээд авч удам судраа ер нь мэдэж авахгүй болохгүй л дээ. Тэгэж бодоод ер нь олж хийсэн гэсэн бодол маш их байсан. Тэгээ ээж маань ерөөсөл ээж маань ч бас нэг нарийн сайн хэлдэггүй бид нар бас зориулж асууж чаддаггүй байсан л да. Тэгээ ээж маань ерөөсө дөнгөж нэрийг хэлээл аймаг сумын хэлэнгүүт тэр дараа нь би ерөөсө фэйсбүүк зар тавиал ерөөсө ээжиг хэлэнгүүт амнаас нь өгнө гол сумынхын фэйсбүүк руу холбогдвол сураг гарах ба хамгийн гол нь одоо жижиг сум учраас тэндээс л одоо 1 минут болоогүй. тэрөөсөө 1 минут болоогүй тэр сайн билег ихчээс хариу ирсэн. Тэр бүр гайхаа. Тийм хурдан хариу ирнэ гэж ерөөсө бодоагүй. Ямар ч лсэн фэйсбүүкт оруулаад тавьсан байхад нэг өдөр сураг гарах байх гэсэн бодолтой л оруулсан чи ерөөсө 1 минут бараг болоогүй. Тэгээ бүр гайхаад таньдаг хүн нь орж иж байгаа юм болов гэсэн чинь тэгээ төрсөн дүү нь бас холбогдсон байсан. Үнэхээр баярсан л да тэр үедээ. Тэгээ маш их баяртай байна. Өнөөдөр энэ баярт мөчийг бас энэ телевизийн хамт олноос сурвалжлах гэж ирнэ гэж ерөөсө бодоогүй гинтийн бас энэ сайхан учрлыг маань дурсгал болгоод түүх болгоо баримт болгоо үлдээж байгаа танай телевизийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд ах эгч болон ах эгчийнхээ хүүхдүүдтэй уулзсандаа маш олон хүмүүс байгаа. Төлөөлөл нь тийм байна. Маш их баяртай байна. Тэгээд цааш бүгдээрээ одоо халуун бүлээрээ уулзч уулзраад сайхан байцгаая. Ийнхүү зулаагаа гიშгэлэн төрсэн ахыхаа хүүтэй анх удаа уулзах гэж байгаа. Нямдорчгой энэхүү сайхан мэдээг сонссон өдрөөс л эхлэн гэгэлзэж шүнж ундаж чадахгүй хүлээсэн ч нүүр тулан уулзахдаа сэтгэлээ барин эр хүний ноён нуруу гарган ёстой л төвчж байсны адил ганхуйг манж эгэл даруухнаар дотроо богшин авахтайгаа уулзсан юм а. Нямдорчгой ганхуйг нарын энэхүү уулзалт тэнгэрт дэвсэн бурхан ах аавынхан санааг амраасан буйзээ. Уулын мод урцтай богонтой хүний амьдрал жаргал зовлон ээлжил байдаг энэ хорвоод өнөөдөр бас нямдарч ахын маань гэр бүлд ийм том одоо баяртай, нулимстай тэгээд ийм гоё түүхтэй өдрийг бас үлдээж байгаа хүн чанар нэвтрүүлгийн хамт олон баяртай байна. Тэгээд мэдээж энэ олон сайхан дүүнер нь манай хоёр зочны маань хувьд гэвэл бид нар Солонгос улсад бас л одоо бидний залуучуудын адилаар ажиллаж амьдраад одоо бас 20 жил ажиллаад ирсэн байгаа. Эренгүүтэл энэ одоо тэнгэрт байгаа хайртай аавынхаа дүүг олж уулзна гэдэг бол үнэхээр том хүн чанарын илэрхийлэл юм ч учраас бас манай нэвтрүүлэг танаа гэр бүлийг сонгож түүх алган үлдээж байгаа шүү. Та нар манаас сэтгэлээ хуваалцаач олон сайхан өр хүүхдүүд нь одоо удмынх нь энэ сайхан залгах одоо үр ачнаар нь хөрөлцөн ирсэн байна. Төлөөлөл болоод өнөөдөр ингээд аавынхаа ингээд ахыхны хүүхдтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. Гэр бүлийнхэнтэй уулзж байгаадаа маш их баяртай байна.
Тэгээд манай аав болохоор намайг бүр жоохон байхад л ингээд гарын дээр ингээд шивэстэй хайр тахыгаа үрд орсон 1974 он гэсэн. Түнд яах? 1974 удаас ирсэн. Тэгээд үрдүрснаа. 1974 би болохоор чинь 80 гаруй 81 он төрсөн болохоор аавын намайг мэдээ ороход аавд ийм шивэс байдаг. Тэгэл аав энэ ямар учиртай шивэс юм гэхээр аавд нэг ийм ах байдаг байсан юм аа гэл тэгдэг байсан. Тэгээд ямар ч байсан энэ ахыг ширтэйгээ уулзсандаа баяртай байна. Өнөөдөр бол маш сайхан өдөр байна. Аавын ахыг бол ерөөс сонсч ирснээс биш ерөөс мэдхгүй юм чинь. Тэгээд ингээд үеэлтэйгээ том үеэлтэйгээ ингээд танилцаад өнөөдөр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ер нь та хоёртай холбогдсноос хойш бид чинь айгүй их дурсамж та ярианууд их өрнөллөө тий. Тэгэл аав маань одоо ахтайгаа ингэдэг байсан, тэгдэг байсан, тэгж яваад ингэсэн. Тэгэл айгүй их дурсамж, айгүй их тийм дурсамж хөглсөн, дурсамж эргэж сансан. Тийм дурсамж ярьсан гоё хэдэн өдөр байлаа. Тэгээ та хэдтэй маш их баярлалаа. Үнэхээр сайхан байна. Манай ханы хувьд болохоор аав минь ямар хүн байсан бол гэж мэдээж дотроо боддог л байсан. Бодж л байгаа л да тэрнийг тэр олон гарахгүй. Ядарч зургийн ч үлдсэн зураг байхгүй болохоор төсөөл байхгүй. Аавыгаа ямар хүн байсан бол дотроо төсөөлд бодог хэд төсөөл байхгүй, зураг байхгүй учраас бас боддог л байсан баг л та. Ерөөс нь наашаа гаргаж хэлдэггүй болохоор дотор мэдээж ир хүн бодож л байгаа. Энэ хүн тийм өөрийнхөө зүрх сэтгэл дээрээс нь бүр биендээ шингээцээ явж шүү дээ. Ямар гоё юм бэ. Тэгээ ямар сайндаа бүр аавтайгаа төрсэн аавтайгаа уулзснаас ялгаагүй. Хичнээн бурхны оронд очсон байгаа ч гэсэн төрсэн ааваас нь ялгаагүй дүүнэр нь бас өөр хүүхдүүдтэй нь уулзсан байгаа да үнэхээр их баяртай. Өнөөдөр их сайхан өдөр байна. Тэгээ би энэ Нямд орж гэдэг хүний хамгийн бага хүүн байгаа. Тэгээд нэг 2 сарын өмнө ч юм уу нэг эртнээс нэг сануулсан ч гэх юм уу нэг тийм болж ирсэн. Би нэг хүнтэй уулзсан чинь хөвсгөлийн нэг лавга гэдэг ах байсан. Аавын найз. Тест тоглодог. Тэгээд тэр хүнтэй уулзаад тэгээ салхтаа тэгсэн байхгүй. Би танаа аав чинь ахтаа нэг анги байсан штэ. Гэт одоо танаа автаа нэг ангид 10 жил сурж байсан гэд. Би болохоор тий аавын ахыг хүүхэдтэй энэ гэж огт бодог байсан. Ерөөсөө тэгэл 3 дахь курст байхдаа л тэгэл өвчнөр өнгөрсөн юм байна даа л гэж ер нь боддог байсан. Тэгсэн чинь тэр ах болохоор энэ 100 манай ангийнхаа уулзалтсан шүү дээ гэд. Хэдэн жилийн байлаа нэлээд л олон жилийн л байгаагаар тэгээ бидэд уулзсан ахтаа чинь нэг ангид байсан гэд жоохон дурсамж ярьжсэн. Тэгээд нэг сарын өмнө ч лөө бас үеэлдүүтэйгээ уулзахгүй аавын дүүгийн хүүхэд Нямата уулзсан чаа. Би тэр жоохон юу ярьсан. Нэг дурсамж тийм түүх яриад тэгснэ. Тэр дүү маань их зөнтэй юм шиг манай тэр ах ер нь хүүхэдтэй байсан болов тэр гэж нэг асууж ирсэн. Тийм тэгээд бид хоёр нэг тиймэрхүү юм яриад өнгөрчихсэн. Тэгээд ер нь л нэг уулзах гад л ойртой л нэг яригдаад байсан юм шиг байгаа гэж бодогч чинь тий. Тэгээд өнөөдөр их сайхан өдөр байна. Одоо ахтайгаа танилцаад сайхан. Одоо цагаан сараар очдөг нэг аль нэмэгдлээ тий. Өнөөдөр их бэлэг дэмбэрэлтэй айгу сайхан өдөр байна. Би Нямд орж идэг хүний том хүргэн байгаамаа. Том охин баярын гэр бүлийнх нь хүн байна. За түрүү манай гэр бүлийн хүн ярьлаа. Гар дээр үр дахигаа үр дурсан, хайр дахигаа үр дурсан нэг шивээс юм би анзаарч хараад ханаас бас асуудаг байсан. Миний ах нь ямар ч төвөн байсан юм болоо нэг. Тэгээд талаар нь нугнаас нэг бага багт нь өнгөрсөн гэдэг зүйлээ сонсч ирсэн болохоос үр хүүхдтэй. Одоо тэр өнөөдөр ингээд сэтгэл тогтолсон мөчөр ингэж уулзсан гэж юусаа сандагчгүй байсан боддогчгүй байсан. Тэр өнөөдөр ингээд олон жилийн дараа
ахыхаа ингээд хүүтэй нь уулзч байгаад маш их баяртай байна. Тэглгүй ах уу хүн чанар гэж хоёрхан үгэнд амьдралыг өөр дөрөө тогтоочдох агуйг хайр оршдог, инрэл нэгүслэл оршдог, хамгийн гол нь элэг бүтэн амьдрал оршдог. Энэ ч утгаараа өнөөдөр бас элэг бүтэн болж ийм сайхан ах トゥ угийн одоо ураг холбоо батчиж байгаад маш их баяртай байна. Маш хүмүүсийн сэтгэл маш догтлолтой байна. Тэгээд үнэхээр бахархаж байна. Эмэгтэй хүний тэр ухаан цаана бол маш их одоо олон зүйл багтчихийдэг. Ханийгаа бас аавтайгаа аавынхаа зургийг ч хараагүй ахт нь ээжтэйгээ ярьж байгаа, таныхаа ээжтэй ярьж байгаад ийм сайхан одоо төрсөн дүүтэй нь уулзуулж энэ илгэрийг элэг бүтэн болгож байгаа. Бас дүүгээрээ бахархаж байна. Мөн мэдээж хорвоогийн мөнх усыг үзээд нэлээд олон жил одоо өнгөрсөн манай нэмдэрчхийн маань хань тэгээ бас мэдээж түшиг тулган нь олж их хүний ээж хүний ийм сайхан одоо сэтгэлийг гаргаж аваа эгчтэйгээ бас үг солихгүй байхын аргагүй та манаас сайхан олон хүмүүсийн бас түшиг нь олж яваа. Тэгээд өнөөдөр цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчтэй хайртай дотныхоо хүмүүст халуун мэдлэгээ хүргэхгүй юу гэж хүсэж байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргье. Үнэхээр баярт мөч дурсахгүй ярихгүй байхын аргалга бит хоёр ч ийм баярт мөч тохиолдно гэж бас бодохгүй байна. Бас маш их сэтгэл хөдлөж байна. Тэгээд би ч өөрөө нөгөө уул уурхайн мэрэгчлээ болохоор нөгөө хөдөө байжсэн. Тэгээд манай томхон уугнаа маань над руу залгаад яриад одоо ийм баярт мөч тохиолдохноо та хэзээ ирэх үү гэсэн. Яг миний нөгөө ростороор нөгөө амрах цаг мөч минь ингээд таарад тийм тэгээд ингээд урж дараараа ирсэн. Тэгээд маш их баяртай байлаа. Бид хоёр чинь тэсийн ядан хүлээгээд өвгөн маань бүр үнэхээр ундчихдаггүй байсан. Маш их яарч исэн. Тэгээд нөгөө нэг цагийг ингээд үнэхээр цаг гэдэг бол бэлгшээлтэй цаг байдаг. Тэгээд энэ цагтаа цөмөрөд уулзыгээд хүүхдүүдэд цуглуулад ярилцаад байлаа. Тэгээ өглөө ер нь 3-4-өөс хойш бол ерөөсөн унтаагүй. Тийм тэгээд сэтгэл одоо тэгээд цагаа байн хараад тэгээд альбомо байн хараад тэгээд ахыхаа талаар маш их дурсамж ярьдаг байсан. Тэгээд 74 онд ингээд хайр тах минь өнгөрсөн гээл тэгээд зургийг бүр одоо тэр аавынхаа зургийн цээжинд ингээд тавьчихсан. Энэ хоёр маань маш их ном уншдаг байсан юм байна. Тэгээ хүүхэд байхдаа тэгээ тэр хатгал одоо тэр 10 жилд нэг номын сайн нөхөр болгоод хоёлынгийн зэрэгцөө суулгацсан ингээд ном бариулаад тий ингээд ном их уншдаг байсан, гитар хөгжим их тоглодог байсан. Надад бас ингээд зааж өгөөд хүний ах юм болохоор сайн сурахгүй байсан болов гэд толгоор минь ингээд тогсож байсан. Ингээд тэр талаар бас ингээд яриад маш их дурсамжийг надад ярьдаг байсан. Тий тэгээд тэр хүүхдийн талаар уг нэг хальт дуурсаж байсан. Тэгээд тэр болгон бас ярихгүй байсан л да. Тэгээд бас охиндоо маш их баярлалаа. Чи бол миний охин бол маш их сэтгэл гаргаж ингэж ярьж байсан гэж бид нар бол үнэхээр чамд бол талархаж байгаа. Хүний хань ийм л байх ёстой. Бид бол ханаараа бахархгүй байхын арга байхгүй. Тийм учраас охиноороо маш их баярлж байна. Тэгээ одоо аавынх нь оронд аав болсон аав дээр ингээд бид нар дээр байн холбоотой уулзаж учирч яваараа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Телевизийнхаа хамт олонд баярлалаа. Хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд баярлалаа. Аавыг маань одоо адилхан байна бахтай. Адилхан байна. Нүд төмсөг бол нүд төмсөг адилхан байна. Тэгээ. За манай ах бол их авьяастай зурн бичнэ. Одоо сургууль байсан мөртлөө өөрөө зургийн аппараттай. Одоо жишээлбэл ингээд зураг бүр янз бүрээр авчдаг гэсэн. Одоо ингээд өөрийнх нь авсан зураг байна чинь. Зүгээр нэг өөрөө нэг ягаад өдөөний хүүхэд ингээд зураг аваад ирсэн өөрийнх нь зураг нь байна. Зураг аав тэгээ хөгжим тоглодог байсан. Тэгээд багшийн дээдийн 10 дугаар 70-нд 10 дугаар ингээд төгсөөд тэр үе чи өдөөний хүүхэд ямар ч арын хаалгагүйгээр багшийн дээдийн орос хэлний ангийг аваад тэгээд 3 дугаар хөлсд байж байгаа тэгээ нас орсон 74 онд. 73 онд л манай энэ дүү гарсан одоо ийм төвхтэй юм аа. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн сайхан түүхийг үлдээж ирсэн. Энэ ч утгаараа 48 жилийн дараа уулзаж илгээ твтээж буй торгон мөчийг хуваалцахдаа сэтгэл огшин өмөрч байсныг нуух юм. Ахыгаа сэтгэл зүрхэндээ мөнхөлсөн нэмдэрж байгаа баярын нулимс олон 10 жилийн дараа аавынхаа төрсөн дүүтэй уулзсан хан хоёгийн нууцхан нулимс энэ хорвоод элэг бүтэн явхын жаргалыг түүх болгон үлдээлээ. Тийм ээ тэд ингэж бүтэн боллоо. Тийм ээ тэд ингэж хагцлын зовлонгоо тайллаа.
Иймэрхүү хүн чанар нэвтрүүлэг өндөрлөх гэж байна. 48 жилийн дараа уулзна гэдэг бол маш гоё одоо түүх. Өнөөдөр бас зүрх сэтгэлээ нээж халуун дулаан гэр бүл өнөр өтгөн одоо та нар маань дараа уулзахад бол юун одоо энэ төлөөлөл болцсон биш. Төмбө умаараа үржих юм байна. Тэгээд хоёртаа маш их баярлалаа. Бид нар Солонгос улсад 20 хэдэн жил ажиллаж амьдарч ирээд өнөөдөр бас хайртай аавынхаа одоо энэ одоо удам залгах юм сайхан дүүтэй нь уулзаад ийм одоо баяртай байгаа хаа гэж бодож байна. Тэгээ өнөөдөр бид бүхэн бас бэлгшээгээ төр өөр хоёр минь мөнхөд оршиг гэж Чингүнживийнхаа хөшөөн дээрээс эрдгийн учир гэвэл нэмдэрж ахын маань хувьд Хүсгэл аймгийн Цагаан уул сумын харьяат хотгоод үндэстэй ийм хүн байгаа. Тэгээ бид бүхэн бас зориод ирлээ. Тэгээд насаараа одоо таны түүхийг ярих юм бол нэвтрүүлгийн цаг хүрэлцэхгүй. Өнөөдөр зөвхөн торгон мөчийг үлдээхийг хүслээ. Таны хийсэн хэрэгжүүлсэн зүйл гэвэл маш их. Тэгээ энэ сайхан үр хүүхдүүд нь үргэлжлүүлэн явах хаа гэж бодож байна. Ажиглалыг бид хүний сайхнаар төсөөлдөг болохоор алтан нар бидэнд авиадлахын гэрлээ хайрладаг болохоор амьд явахыг бид бусдаа туслахын нэр гэж бодном, ад жаргалыг бид бусдынхаа хайрлахын нэр гэж боддгоо. Энэ сайхан ерөөлөөр та манаас алт цэнхэр хадгаа эднийхээ дээштэй барихаар юм хүндэтгэл үзүүлэхээр бид хүрэлцэн ирсэн байгаа. Та хоёр манаас баяртай байгаа тийм ээ. Маш их баярлж байна. Сэтгэл өндөр байна. Маш сайхан байна. 48 жилийн дараа хайртайхаа үүтэй уулзаж байна. За ингээд хоёр дүүдээ одоо аз жаргал сайн сайхан өхний хөсөн өрөө. Бид нар бол одоо хотгоодын ван Чингүнживийн удан хотгоод үндэстэн шүү. За Баярлалаа. За энэ сайхан бэлэг цайхан өдөр хэдүүлээ уулзаад сайхан яриа хууч дэлгэж ахыгаа тэгээд хань маань ингээд хайр дахигаа дурсаж үр хүүхдтэй нуулзаж үр хүүхдүүд маань хоорондоо танилцсан бэлэгшээлтэй сайхан өдөр байлаа. Тэгээд миний хүүхдүүд тэгээд бас хайрт ээжигээ бид нартай авчирч танилцуулаараа хэдүүлээ орж гарч одоо тийм илгээрээ ингэ төрлөөрөө ингээд жаргалтаа сайхан байцгаахын ерөөл дэвшүүлье. Баярлалаа. та өнөөдөр маш миний хувьд маш их түүхэн гоё үйл явдал тохиож байна. Би одоо дүүтэйгээ уулзлаа 48 жилийн дараа дүүтэйгээ уулзаад за ингээд сэтгэл маш өндөр байна. За тэгээд өнөөдөр их сайхан өдөр болж өндөрлж байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг хийсэн нэвтрүүлгийн хамт олондоо маш их баярлалаа. Өнөөдөр өглөөнөөс эхлүүлээд тэгээд бид нэг ингээ хамтдаа яваад яг энэ нэг гоё нэг моментиг цаг мөчийг яг дүрсэнд буулгаж мөнхөлж өгсөнд маш их талархаж байна. Тэгээд одоо ерөөсөө ингээд салахгүй ингээд байгаад баймаар санагдаж байна ерөөсөө. Тэ одоо ингээд гинт одоо нэг шинэ үйл ахтай болсон их гоё байна. Тэгээд одоо нэвтрүүлгээ одоо жаргаж хагаад баярлалаа. Тэгээд сайхан өдөр байна. Маш их баярлалаа. Уг бүрний ерөөлөөр дүүрэн, үйлдэл бүрэн буйнаар дүүрэн байхын үлцэтэй ерөөлийг өргөн төвшүүлье. Нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Эргэн ууслаа дүр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөөлгий. Нэгэн сайхан түүхийг үлдээн нэвтрүүлгээ жаргаж байгаадаа туйлын баяртай байна. Үзэгч та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгааж өөрсдийнхээ зүрх сэтгэлийн нууцхан шандал баяр баясгалан тайлж бие биендээ хайраа түгээж яваарай. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөөлгий.